Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрсөх зарлиг гарган эзэн богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан академич Содов Сүрэнгийн наран гэрэлт төрийн дэд шагнал Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээлээ. Монгол Улсын ерөнхийлөгч академич наран гэрэлд төрж цаг ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүслээ. Наран гэрэл нь удамд амьдсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгэрүүлэгч, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр нийгмийн зүтгэлдэг юм. Тэрбээр Монгол Улсын сургуулийн хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлагтаа хууль зүйн салбарын дотоод гадаадын 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульч бэлтгэсэн. Ерөнхийлөгч Чингис хаан тэргүүн зэргийн одонтой академич наран гэрлийн эрдэм судлалын үйлсэд амжилт бүтээлийн дээд гэр бүлд нь аз жаргал, эрүүл сайн сайхан бүхнийг хүсээр бас юм а. Дэлхийд даяар тархан суугаа элэг нэгт Монгол ахын дүүсээ. Улс орноо удирдах ирсэн үе үеийн төрийн тэргүүн ерөнхийлөгч нөрөө эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө та бүхэн дэлхийн мянганы суудган мөн өнөөгийн дэлхийн ертөнцийг үндэслэгчдийн нэг Монгол түмний үнэн мөнхийн бахархал их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн Монгол бахархлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монголчууд бидийг их хөв зайтай ард түмээ. Мөнх өх тэнгэр монголчууд бидэнд авгай их суу бэлэгт хаадын хаан эзэн Чингис хааныг заяасан билээ. Их эзэн Чингис хаан бол Монгол үндэстний тусгаар тогтмол, оршин тогтохгүй баталгаа, манай ард түмний үнэт зүйл, оюун санааны их ундраг болсон үнэн мөнхийн их эзэн хаан монголчууд бидний эрт эдүүгээ ирээдүй 3 цагийн оюун санааны алтан хэлхээ юм а. Эзэн богд Чингис хаан бол Монгол овг аймагуудыг нэгтгэн их Монгол улсыг байгуулж, хүнөө гүрнээс улбаатай төр ёсны алтан аргамжийг баттган бэхжүүлж, Монгол төрийн гал голомтыг сэргээн бадрааж, ертөнц дахин дуурсагдан өргөмлөгдсөн агуу их хаан юм а. Чингис хаан болон түүний залгамжлагчид эв нэгдлээ бэхжүүлэн төр улсаа мандуулж, хууль цаазын дор төмөн олдыг төвшөлтгөн захирч, Евразийн өргөн уудам нутагт олон үндэстэн хоорондын дайн тулаан зөрчил тэмцэлдээнийг зогсоож, Монголын их амар амгалан тогтоон, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвших таатай нөхцөлийг бүрдүүлсэн их түүхийг бүтээж чадсан агуу хүн билээ. Мөн академич наран гэрлийн төвөрвсөн хуулийн амин сүнс буюу Чингис хаан монголчууд хэмээх бүтээлд Чингис хааны хууль цаазын сэтгэлгээний онцлогийг шинжилэн судалж, их хааны үйл хэрэг, хуулийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тогтоож, хууль эрх зүйн ёс суртахууны эрхэм чанарыг хамгаалан бэхжүүлэх, хэвшүүлэн мөрдүүлэх хүчлэг хэрэглүүл болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоосон байдаг. Энэхүү бүтээл эдүгээ англи, орос, герман, казак, солонгос зэрэг хэлнээр орчуулгдан хэвлэгдэж, дэлхийн улс орнуудад их эзэн Чингис хааны бэлэг сургаал, үйл хэргийг сурчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг энэхүү баярын өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Академич наран гэрэл нь Улаанбаатар хотын ерхий прокурорын 1-р орлогч, улсын ерхий прокурорын газарт хэлтсийн дарга, сайд нарын зөвлөлийн дэргэдэх төрийн бодлого судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан, улсын баг хурлын дэргэдэх төр нийгэм судлалын академийн дэд захирал, улсын их хурлын гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байсан. Монгол улсын маань газар зүй, байгаль орчин, цаг уур, орон гэр, амин зуулган тохирсон тогтвортой хөгжил цэцгэлэл, хүн ардын маань сэтгэл тэнүүн амьдралын язгуур нь их эзэн Чингис хааны маань та бидэнд үлдээсэн үн сургаалын эрдэнсийн сан, эрхэм бэрийн саглашгүй их өвд оршиж байгааг миний бие ухаарж ойлгоод, эргэн бүрийнхээ ой санамжинд Монгол бахархлыг сэргээх болон соён гэгэрүүлэх үүсэд нэн хэрэгтэй сургамжийг нь олж авахын төлөө эрэлхийлэн хайх
судлан шинжлэх ажлыг цөхрөлтгүй хийсний үр дүнд гаргаж авсан зарим сургамж дүгнэлтийн заримаас нь Монгол бахархлын энэ сайхан өдөр та бүхэндээ хураангуйлан товч айлтгая. Монгол бахархал бол олон зууны туршид огт хуучраагүй аж төрхөөс амьдралаа авч явах Монгол айл өрх бүрийн арга билэг галголомтоо залгуулан үр хүүхдээ игэл жирийн амьдралд жинхэнэ Монгол хүн болгон төлөвшүүлэх сурган хүмүүжүүлэх өн эртний үн туламжлал элгэмсүү их Монгол хэлэнд маань оршиж байсан байна. Ургийн ургаараа мөрдөн журмал түгэ хэмээсэн энэ чанд сахин биелүүлж чадах юм бол та бидэнд боён шиг арвижиж явахын бэлэгтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа. Академич Содов Сүрэнгийн наран гэрлийн туйрвсан хуулийн амин сүнс буюу Чингис хаан монголчууд хэмээх бүтээлд Чингис хааны хууль цаазын сэтгэлгээний онцлогийг шинжилэн судалж их хааны үйл хэрэг хуулийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тогтоож хууль эрх зүйн ёс суртахууны эрхэм чанарыг хамгаалан бэхжүүлэх, хэвшүүлэн мөрдүүлэх хүчирхэг хэрэглүүр болохыг шинжлэх ухааны үндсэлтэйгээр тогтоосон байдаг.